Өвсгөл аймгийн Цэцэрлэг сумын өндөр настан Лүтв доржийн лавгжив хотгой дуудын найр наадамдаа дуулдаг байсан цээлийн шувуу дууныхаа тухай ингэж ярьжээ. Цээлийн шувуу гэдэг дуу намайг валгахын л одоо найр хоорондоо л дуудаг одоо жинхэнэ хотгой дуудын нэг манай хашууч одоо Эрдэнэт хөрчөнгийн хошуу гэдэг ч одоо Завхан аймгийн Баян уул Баянтэс Асахт Баян хайрхан сум чинь уг нь манай хошууны сум нэг хошуу байсан байл л дээ. Тэгээ 1932 оны нутаг заагалтаар бол Завхан аймагт оролцсон байлээ. Бүр энэ хоо даргалт гэж байдгийг одоо ур даргалт тоо даргалт гэдэг. Тэр хоо даргалт дээр ёлтын ам тэр хавийн л одоо тэр хатаад үндэстэн улсууд дуулж ирсэн тийм дуу юм байлээ. Тэгээ яг одоо энэ хошууны хаал одоо ард түмний сансан самгалцсан яг санаа бодлыг л одоо дуугаар илэрхийлсэн юм л одоо уламжлалт дуу юм байлээ л дээ.